Hi guys. За сайн байцгаана уу? Бөмбөлөө суугата тавтай морил. Намайг гэрэл дот гэдэг. Өнөөдөр би нэг болсон явдлын талаар ярих болно. За тэгээд ерөнхийдөө бол шууд видео руу оръё гэж бодож байна. Миний өнөөдөр ярих хэрэг бол Mash Killer гэж алуурчны талаар ярих болно. Тэр нь хаана ямар хэрэг болсон бэ гэхлээр Mash гэж нэртэй Германд байдаг нуур байт юм байна. Тэнцэн тэгээд нэг цогц олцсон бөгөөд ингээ хэсэгчлээ тасдсан байсан нэг тийм эмхтэй хүний цогц олцсон тэр хэргийн тухай ярьж өгье. Mash дээр нь болвол 2012 оны 10 сарын 31-нд яг Халлоуины өдрөөр тэрнгээр зугаалаад явж исэн нэг хүн яг тэнцэн хөл олсон бөгөөд тэгэл ерөнхийдөө цагдаа дуудаал, түргэн дуудаал юу болсон гэж цагдаа нар мэдээж мөрдөж эхэлнэ. Тэгээ цагдаа нар мөрдөж явж байхдаа толгойг нь олсон, цээжин хэсгийг нь олсон бөгөөд тэгчээд цаашдаа бас усаар шумбагчд гэх юм уу тэр нэг нуурлуун шумбаж бас газар ёроолоор нь баахан юм хайж явсан юм байна. Тэгсэн чинь ингээд уутан дотор бас ингээд багла тавьсан байсан нэлээд хитэн хэсэгчилсэн биений үлдсэн хэсгүүд нь олцсон байна. Бүх хэсгүүд нь бол олдоогүй бөгөөд гар, толгой, хөл гэх мэт ихэнх хэсгийг нь олцсон. Хурууных нь хийн тусламжаар тэр цогцсон хэн байсан бэ? Амиа алдсан хохирогч нэр ус нь хэн байсан бэ гэж олж мэдсэн байна цагдаа нар. Хохирогч нь гэвэл нэг эмэгтэй хүн байсан байна. Андреа гэж нэртэй 44 настай эмэгтэй хүн хар тамхи айгүй хэргэлдэг бас биеийн үнэлдэг нэг тийм эмэгтэй байсан юм байна. Орхиж одсон байна. Хөш Андре нь бол Ибн Бюрен гэж Германы тэр хотод төрсэн бөгөөд бас дараа нь нэлээд удаан Билефельд гэж хотод амьдарч байсан. Тэгээд яг амиа алддаг жилдээ бол ер нь зун Хановер гэж хотод амьдарч эхэлсэн юм байна лээ. Яг тэр Хановер гэдэг хот нь бас тэр нөгөө нэг амиа олцсон тэр цогцсон олцсон нуур нь байдаг Mash гээд цогцсон олцсны дараах нь тэгээд хин гэдгийг олж мэдчихэд тэгээд ер нь хүүрүүн имэн уцтаж хэлсэн юм байна л да. Хурдан гэртээ хүрчээрээ. Чиний ээж чинь нас орчихлаа хурдан хүрчээр гэд дуудсан байна. Нэг өөр бас нэг сонирхолтой юм бас нэг side fact гэх юм уу тиймэрхүү юм бас байна. Тэр нь юу вэ гэхлээр 2010 оны 1 сарын 1-нд шинэ он гарсны дараахан гэх юм уу хэдхэн цагийн дараа тэнцээ бас нэг Моника гэж нэг эмэгтэй бас яг тэр Хановер гэж хот тэр Mash бас амиа алдсан байна. Яг тэр шинэ оны эхний өдөр нь бас амиа алдаж алга болж тэгээд цогцсон бас яг адилхан тэрнтэй адилхан олцсон. Алуулчихсан тэгээд ингээд хамаг бие ингээ хэсэгчлээд яг тэр нуурлуудыг хайцсан байсан. Тэрнээс гадна бас яг адилхан тэмцэнкэр уутан дотор бас бүх цогцыг ингээд хэсэгчлээ хийцэн байсан. Тэр амиа алдсан эмэгтэйг нэрийг нь бол Моника гэдэг ихтэй ердөөсөө тэрний хин алсан алуурчин тэр нь бол олдоогүй cold case болтол байгаа гэх юм уу та. За тэгээд тэр side fact яах вэ? Түүнээс буцаад Андреа гэдэг эмэгтэйгийнхэн цогц руу буцаад очил л тэр нь тэгэхэд болвол дараа нь цагдаа нар бүх ойр хаваарх ямар нэг нотлохоо байна уу, ямар нэг мөр байна уу бүгдийг шалгаж үзээд бас яг тэнцэнэ амиа алдсан тэр эмэгтэйн сүулт хаана харагдсан юу хийж явсан гэд тэр Mash тойрон хаваар бүр 90 гаруй цаг видео материал шалгаж үзсэн юм байна л да. Тэгээд бас тэрнгээр нөгөө мөрдөгч нохоонууд айгүй их хэрэгэлсэн, ашигласан тэр хавцааны бол олцсон юмнууд гэх юм бол дотлогоот баримтууд гэх юм уу та. Тэднэр нь бас нэлээд хэмнүүд байсан. Бөгөөд яг тэр олцсон юмнууд болвол нэг алх олцсон байна. Дээрээс нь хөрөө бас флекс би тэрнийг ерөөсөн монголоор юу гэдэг мэдэхгүй би та нар зүгээр зургийг оруулчихъя. Тэгээд доор комментэд яг монголоор юу гэдэг юм бичиж өгөөрэй. За тэгээд энэ 3 4 зүйлс олцсон. Бас нэг нөгөө 90 цаг байсан 90 цаг видео материалд цагдаа нар харж үзэхэд бас нэг сонин олцсон юм гэвэл тэр Андреа гэж алуулсан эмэгтэй банкны картаар нь өөрийнх нь банкнаас мөнгө авсан байгаа.
одоо яг үхсэн байх хойно штэ. Үхсэн байсныхан дараа нь банкн дээр өөрийнх нь картаар очиж мөнгөний авсан байгаа. Тэр видеонд нэг банкн дотор олдсон бөгөөд тэр видеон дээр нь одоо ингээд харахад бол нэг хүн мөнгөний аваад гарч байгаа харагдаж байгаа. Ерөөсөө ингээд нүрээ тагалцсан нэг тийм ерөөсөө өөр царай нүрээ харагдуулахааргүй тэгээд бүр багалтсан хүн мөнгөний аваа гарч байгаа видеон дээр харагдсан. Хөрөгчийн зургийг бас одоо интернетээр түгээж энэ эмэгтэйг сүулт яаж харсан, ямар нэг хүн байна уу? Зургнуудыг интернетээр түгээхсний дараахан нэг эмэгтэй одоо цагдаад мэдгдсэн юм байна л та. Би яг одоо тэрний дараахан богоонд нэг эмэгтэй ингээд салганаад айгу тийм айдсан нэг тийм эмэгтэйтэй таарсан. Одоо тэр эмэгтэй нь ерөөсөө тэр нөгөө нэг одоо тэр цагдаад ирж хэлж байгаа хүүхэнд тэгж хэлсэн гэж байгаа байхгүй. Тэр алуулсан эмэгтэйг мэднэ. Би тэрэнд ингээд одоо цогцыг ингэж хэсэгчлэхэд нь би тусалсан тийм нэг хүн байна гэж одоо тэр эмэгтэйд хэлсэн байгаа. Тэгээ нөгөө эмэгтэй мэдээж цагдаад очоод яг юу сонсноо тэр эмэгтэй хэн байсан, ямар эмэгтэй байсан гэж очоод мэдүүлэг өгсөн бөгөөд за дараа нь тэгээд цагдаа нар мэдээж тэр эмэгтэйг нь олж барьж авсан юм байна л та. Тэр нь болол 36 настай Камилла гэж нэг эмэгтэй байсан юм байна. Дараа нь сүүлдээ ингээ сайн мөрдөөд асуугаад нотлоод үзэхэд болвол яг тэр банкнд одоо мөнгө авсан нэг хүн байсан шүү дээ. Тэр хүн нь бол энэ Камилла гэж эмэгтэй байсан нотлогдсон. За тэгээд тэр Камилла нь бол Андреагийн алуурчин байх боломжгүй. Ягаад гэвэл яг тэр амиа алдах үед нь тэрнтэй байсан байх ямар ч тийм боломж байхгүй. Алибитэй гэх юм. Монголоор бол тийм нотлогоотой өөр газар байсан нотлогоотой гэх юм биш үү. За тэгээд дараа нь Камиллатай мэдээж тийм ярилцлага хийж байх үйл явдалд бас тэр үед найз залуу байсан Александра гэж 24 настай залуу алуурчин байж болох магадaltaй болж гарч ирсэн. Александра гэдэг нь Киевд төрсэн бөгөөд Германд очиж амьдарч өссөн. Айгүй их тийм нөгөө цагдаа нарт айгүй олон мэдүүлэгтэй. Ер нь бол жоохон нэг тийм хүнд гарал байсан юм шиг байгаа. Айгүй ихтэй зодон зохион хийж цагдаад баригдчихсэн. Тэгээ хар тамхитай айгүй их холбоотой байдаг байсан бөгөөд айгүй олон удаа бас шоронд сууж исэн нэг тийм хэрцүү үнэхээр хүнд гар байсан юм шиг байна лээ. За тэгээд Александра 24 настай тэр залуу нь болвол 2012 оны 8 сард нэг хар тамхины донтой хүнтэй муудалцаад яг тэр үед нь одоо ерөөсөө гуйруу нь бас утга зоож исэн нэг тийм хэрэгтэй. Тэр үеийнхээ одоо бас найз охин тэр Камиллагаа юм шиг байгаа. Тэрнтэй нь муудалцаад хэрэлдээ зодолтоо тэгээ бас нөгөө одоо ийм амар нөгөө ийм том сэлэм шиг нэг тийм хутга байдсан штэ. Махетэгээд тэрнгээр айгүй их ардаас нь хөөж тэгж ална гэж дайрч байсан. Бас нэг тийм хэрэг байт юм байлээ. Амар тийм нөгөө юу гэх юмдээ гадаадуудыг амар гадуурхсагдаг нэг тиймэрхүү гар. Ерөнхийдөө бол нэг тийм наци гэх юм уу да. Тийм наци дуу нэг тиймэрхүү гар байсан байна. За тэгээд Александра гэж одоо бүтэн нэрнэлтэй зүгээр л Алекс гэж байна. Алекс нь болохоор ерөнхийдөө чөлөө цагаараа амар их тийм юу яадаг гэсэн байна. Рэп дуулдаг. Тэгээд рэп дуучных нь нэр нь болохоор Sasha GM гэдэг нэртэй байсан юм байна. Тэгээ айгүй их тийм сошиал медиа ялангуяа YouTube дээр тэр рэпнийхаа дуунуудыг өөрөө дуулаад юу н оруулцдаг байсан гэдэг тийм хоббитой гар байсан юм шиг байна. Тэр нь юуны талаар дуулдаг вэ гэхээр дуунууд нь дандаа нэг тийм нэг сонин тексттэй. Ерөөсөө амиа хорлох тухай эсвэл нэг тийм сэтгцийн өвчний тухай дуулсан тийм текстүүдтэй. Тэгээд айгүй их тийм хар тамхины талаар амар их дуулдаг. Бас нэг тэр Алексийн амар дуртай байсан нэг тийм алуурчин бас байд юм бэлээ. Андерс Брайвик гэдэг одоо нэг амар олон хүн буудаж алж исэн бас нэг хүнд гар байдаг. Тэрнийг айгүй шүтэн бишэрд юм бэлээ. Тэр нь бас жоохон эвгүй. 2010 оны 1 сарын 1-нд бас нэг тийм дуу оруулж исэн юм байна л та. Одоо тэр бас амиа алдчихсан 2010 оны яг тэр шинэ жилээр амиа алдчихсан нэг эмэгтэй байсан гэдэг гоц Моника гээд тэр эмэгтэй
талаар дууссантай амар төстэй яг нэг эмгтэйг одоо алж хамаг хүссэн бодлоо бүх юма биелүүлсэн энэ төр талаар нэг тиймэрхүү тексттэй дуу оруулж исэн. Тэр нь тэгээд баг тэр Моника гэдгийг алуурчин байж болох магадaltaй. Гэтэ энэ нэг бол ерөөсөө нотолж чадаагүй. Зүгээр тийм бас нэг адилхан side fact хэлэхэд бол. За тэгээ Алекс нь бас одоо цээжин дээрээ нэг тийм хас тэмдгийн шивээстэй байсан юм байна. Бас ер нь нэг тийм нацины айгүй их тийм линк вебсайт руу айгүй их тийм орж тэрний талаар айгүй их реклам хийдэг байсан гэх юм уу та. За тэгээд цагдаа нар ерөнхийдөө одоо тэрний Андреагийн алуурчин байж болох юм байна гэ Алексийг хайж байхдаа Алекс нь аль хэзээний шоронд ер нь орцсон байсан юм байна л та. Шоронд одоо яг юунаас болоод яагаад орсон бэ гэсэн чинь одоо хараар машин барьж явж байгаа баригдсан. Тэгээд тэрнээс болоод шоронд орцсон сууж исэн юм байна. Тэгээд хэдий шоронд аль хэзээний орцсон байсан ч гэсэндээ ер нь шүүхээс цаанаас нь дахиад тэрнийг баривчилж авах хууль одоо юу гэхиндээ тушаал гаргаад цагдаа нар ер нь дахиж тэрнийг шоронд цаашаа хорих боломжтой болсон гэсэн юм байна. За тэгээд дараа нь цагдаа нар очоод тэрнээс юу болсон яасан асуухад тэгээд тэрний алуурчин байж болох хэрэгтэн байна. Энэ ярилцлага ерөнхийдөө авахд болвол Алексны өрдөөсөө би мэдэхгүй юу ч хийгээгүй хийж байгаагүй мэдэхгүй гэл ер нь амар худлаал ярьсан юм байна. Дараа нь тэгээд Алексийн байранд нь очиж цагдаа нар очиж үзсэн юм байна. Тэр байрны өрдөөсөө Андреагийн цогцсон олцсон газараас өрдөөсөө нэг хэдхэн метр зайтай нэг тийм газар байсан. Яг тэр нууртайгаа аягүй ойрхон. Тэгээд тэрний байранд нь очиж шалгаж үзэхэд болвол олцсон юмнууд нь бол бас амар эвгүй. Хутаг олцсон байгаа. Ийм нэг одоо ингэж барьж байгаа буучдаг нэг ном сум шиг юм байдаг шүү дээ. Бүүн ном сум гэх юм уу та монголоор бас юу гэдэг мэдэхгүй. Тэгээд бас нөгөө нэг амар нэг алуурчин Андерс Брейвикийн нэг амар том зураг бас хандаа наацсан байсан байна. Түүнээс гадна бүр амар нэлээд ноцтой юм олцсон гэх юм бол одоо алуулсан нөгөө Андреа гэд хүүхний одоо хурууных нь нэг үзүүрэн хэсэг нь тэнцээ тэр байранд нь олцсон байна. Одоо ингэж тасч барьж байхдаа тэр нэг нь мартцсан юм уу яатсан. Тэгээд бас нөгөө тэр модон шалтай байсан бөгөөд модон шалын ингээд онгойл үзэхэд доор нь Андреагийн амар их одоо цус нь орцсон байсан. Тэгээд хатцсан байсан. Тийм цус яг тэр хохирогчийн бол цус нь айгүй ихээр олцсон гэд амар нэлээд баг айгүй их 100% гэмээр нотлохоонууд олцсон байна. 2020 оны 5 сарын 24-нд одоо шүүхээр ерөөсөө анклаге одоо шүүхэд анклаге болсон юм байна. За энэ зэцүүнээ байхгүй болохоор энэ зарим өгнүүд ерөөсөө монгол руу орчуулж мэдэхгүй. Манай зэцүүнээ ч уулна хөөрхөн германаас миний мэдгүй өгнүүдийг орчуул явж тийм байхгүй болохоор одоо яах вэ? Анклаге гэд та нар өөрсдөө Google дээр үз. За тэгээд яг тэр үед нь бол Алексийг шүүхэд тэгж хэлсэн байлээ. Одоо Андреагийн өртөөсөө одоо хүсэл тачаалаасаа болж алсан бөгөөд хүн алах хүслээсээ болоод бас алсан гэж үзсэн байна лээ. Ерөөсөө Алекс нь тэгээ шүүхэд хүртэл өртөөсөө үгүй би байгаагүй би мэдэхгүй би юу ч хийгээгүй гэд хэдий байран дотор нь тийм амир ноцтой нотлогоонууд олцсон ч гэсэн үгүй би биш гэл ер нь зөрүүдлээд байсан юм байна. Яасан бэ? Яасан бэ? Лунаш. За ингэвтчих. За хоёлаа цуг яриа заяа. Тэгээ Алекс нь бас одоо шүүхийн урд байж байгаа. Урд одоо бас одоо өөрийнхөө талаас хамгаалтын маягаар хэлэхэд шүүхийн өмнө хэлэхэд одоо Андреаг алсан хүн нь бол би биш ээ. Харин нөгөө нэг тэрний хуучин байсан ex girlfriend одоо хуучин найз охин тэр нөгөө нэг Камила гэж эмэгтэй нь тэрнийг алсан гэж хэлсэн байлээ. Яагаад вэ гэсэн чинь Андреа тэр Алекстай одоо бэлгийн харилцаанд оролцсон унтцсан байсан болохоор тэгээ тэр нь барьж аваад уурандаа ерөнхийдөө тэрнийг алдсан ухааны юм
ярьсан байлээ л дээ. Тэгээд Камила бол шүүхэд бас хэлэхдээ үгүй бол наадах чинь үнэхээр худлаа. Камила ердөөсөө Алексаас айснаасаа болоод яг тэгэж Андреагийн цогцсыг хэсэгчлэхэд тэгээд алга болоход нь л тусалсан гэж хэлсэн байна лээ. Иглээч бас түүнээс гадна Камила нь бас одоо цагдаа нарыг флекс гэдэг байгаа биз. Тэр флекс руу цагдаа нарыг хүргэж өгсөн. Одоо тэр хаана байгаа тэрний олоход нь бас нэлээд тусалсан юм байлээ. Тэглээч одоо нөгөө Камила чинь яг тэр Андреаг үхдэг өдөр нь бол ямар ч тийм алибитэй байсан. Тэр нь шал өөр газар байсан. Угаасаа нотлохотой гэж хэлсэн шүү дээ. Тэгээд ерөнхийдөө бол шүүгч бол ер нь Камилагийн хэлсэн юмд нь илүү итгэсэн байна лээ. Андреаг одоо бас цогцсыг хэсэгчилж байхдаа Камила Алексаас асуусан гэсэн чи одоо энэ эмэгтэй ингэж алчаад ингэж хэсэгчилж байхдаа харамсахгүй байна уу гэхэд нь нөгөөх нь зүгээр л үгүй би ерөөсөө юу ч харамсахгүй байна гэл тэр хэрэгээ үйлснээ дараа нь тэр цогцсыг хайсны дараа нь юу ч болоогүй юм шиг амар 50 унтаал хийсэн гэсэн. За тэгээ шүүхтэр бас нэлээд одоо Алексийн хуршүүд нь бас өөр өөр хуучин найзалж исэн найз охтууд нь одоо бас хэлсэн л байлаа л дээ. Алекс угаасаа амар тийм ууртай. Ерөнхийдөө бол Алекс бараг тесрэх бөмбөгөл байсан тэр үед гэж ярилцлаа. Тэр шүүхэд хэлсэн байлээ. Тэгээд ер нь амар олон хүмүүс Алекс ерөнхийд ер нь яванда хүн алж таараа гэсэн бодолтой айгуу байсан гэж хэлсэн байлээ. За тэгээ яг тэр нөгөө шүүх хурал болох үед нь бол Алекс нь шүүх хуралд ерөөс орж ирэл амар тийм хайнга айгуу тийм уйдсан царайтай айгуу их бас тэгээд одоо нөгөө бүгдийг нэг тийм онс интервьюд штэ одоо сонин дээр үгний толбоо энэ нэг тийм тоглоомнууд тэднийг ердөөсөө шүүх тоглоо сууж ийсэн. Тэгээд заримдаа ялангуяа Камила ингээд шүүхэд бүх юма тайлбарлаж хэлж байхдаа айгүй их тийм Камила руу дайрч хашгирч ийсэн. Чи худалч чи станер энтергээд амар их дайрч ийсэн гэсэн байлаа. Тэгээд түүнээс гадна шүүгч нь тэр нэг өртөөс дахиж чи ингэж хашгирч дайрч одоо шүүхэд ийм гай болох юм бол ерөнхийдөө чамайг шүүхээс гаргаж чамгүйгээр шүүхийг цааш нь явуулна шүү гэсний дараа нь л ерөөсөө чимээг овоо томоотой болсон гэсэн байна лээ. За тэгээ дараа нь сэтгэл зүйч Алексийг юу яаж ийн гэд барьж оншилж үзэхэд бол айгүй тийм амар ноцтой хэрэгтэн бөгөөд ер нь дахиж ингэж хүний амь насанд хүрж хэрэг үлдэх амар өндөр магадaltaй гэж тогтоосон. Алекс нь бас шүүхэд бол хэлэхдээ бас тэгж хэлсэн байгаа. Би ерөөсөө ямар ч тийм псайко биш шүү. Би тийм псайко алуурчин бол биш ээ гэсэн бэл. Чи яах гээд байгаа юм бэ байж л да. Би энэ юм ичтэй чи ингээд камер руу ороод томоотойсон. За тэгээ ер нь удахгүй тэгэл шүүхийн шийдвэр гарсан бөгөөд шүүхийн шийдвэр нь яасан бэ гэсэн чи ерөнхийдөө хүний амь насанд хүрснээр ер нь батлагдсан. Тэгээд 12 жилийн ял авсан байгаа. 12 жил зүгээр жирийн ял биш одоо нэг тийм сэтгцийн өвчтний эмнэлэгт суух тийм ял авсан. Моринген гэдэг хотод Германд тэнцэн бол бас 12 жил суух ял аваа тэнцэнэ тэгээд хэвтэрт орсон юм байна. Тэгээ бас нэг side fact хэлхээ мартцсан байна. Энэнийг бол би бас нэг чухал биш ч гэсэн ер нь хэлсэн байх хэрэгтэй л гэж бодож байна л доо. Яг тэр үед нь Алекс одоо Андреаг алчаад одоо цогцсыг ингээд хэсэгжилж явах үед нь бас цагдаа нар бүр хаалган дээр нь тогшиж гэрт нь ирж исэн баг. Яасан бэ гэхээр яг тэр үед ч одоо мэдээж хүн ингээд хэсэгчилж байгаа юм шиг нэлээд жоохон чимээ энтер гарсан л баг. Одоо тэр флекс энтер ашиглаад бас нэлээд чанга юм байдаг хөхгүй юу. Тэрнээс болж одоо хөршүүд нь цагдаа дуудсан юм амар чанга байгаад байна. Шүн өрөө байсан болохоор цагдаа нар хурж ирчээд нөгөөдөг чинь ердөөс юу ч болоогүй юм шиг зүгээр л бараг бүх хувцас тайлцсан зүгээр төрсигтэй хаалган дээр очиод онгоолгоол би ерөөсөө чимээ гаргаагүй би ер нь бараг орондоо орцсон унтчихин гэсэн гэд тэгээд цагдаа нарыг ер нь цааш нь явуулсан байгаа. Цагдаа нар яг тэр үед нь гэрт нь орж үдсэн болвол одоо нэг хүний цогцыг бүр ингээ хэсэгчилж явах яг барьж авах байсан юм байлаа л тийм. Ер нь цаадах чинь тэгээд ингээ шоронд одоо тэр эмнэлэгт хэвтсэн шоронд орцсон байсан бөгөөд 2021 оны 100 одоо тэр эмнэлгээс эмчлэгдсэн гэсэн онцлогоо авсан байна. Тэгээд ерөнхийдөө зүгээр жирийн шорон руу шилжүүлэгдсэн юм байна. Тэр жирийн шорондоо ерөнхийдөө сууж агаад одоо яг тэр
баривчлагдсанаас 12 жилийн дараа ял авснаас 12 жилийнхаа дараа ер нь 12 жилээ тэр чигтэн суусан. Тэр үедээ бол одоо 37 настай байсан. Тэр үедээ гэж энэ жил. Одоо бол 37 настай. Тэр нь саяхан 2025 оны 5 сарын 30-нд тэр нь одоо шоронгоосоо суллагдах байсан юм байна. Гэхдээ яг тэр 5 сарын 30-ндаа суллагдаагүй. Түүнээсээ 15 хоногийн өмнө суллагдсан байгаа. Тэгэхээр тэр нь 2025 оны 5 сарын 15-нд суллагдсан байна гэсэн үг. Ердөөсөө одоо хэдхэн сарын өмнө. Андреагийн хүүн гэд байсан шүү дээ. Юлиан гэд. Тэр хүүн одоо бас одоо суллагдж байхын мэдэж байсан бөгөөд гэхдээ ердөөсөө тэгэж 15 хоногоор эрт суллагдсан гэдгийг ерөөсөө мэдээгүй. Тэгээд ер нь сонин сэтгүүлээр уншаад амар шоконд орж исэн гэж бас ярилцлаганд өгсөнд байлаа. Энэ жил бол тэр Юлиан гэж одоо хохирогчийн хүүн 35 настай бас өөрөө гэр бүлтэй нэг хөрхөн жижигхэн охинтой болсон байна. Түүнээс биш одоо ээжийнхаа талаар бас ярилцлаганд өгсөн л байлаа. Тэр үед миний ээж одоо амнасаа алдахад ердөөсөө мэдээ сэтгүүлээр дандаа нэг сонин хуурамч мэдээл айгүй их явагдаж байсан. Тэгээд тэрнийг одоо би зөв болгож хэлье гэд. Тэгээ ээжийг айгүй их шорон моронд айгүй бас суучдаг байсан юм байна л да. Хард амигнаас болоод тэр үедээ ээжийг айгүй их тийм эгчтэйгээ одоо нагц эгчтэйгээ эмээтэйгээ цуг шоронд айгүй их очиж уулздаг байсан. Тэгээ амар тийм ерөнхийдөө бол ээжтэйгээ нэлээд дотндуухан байдаг л байсан гэж ярилцсан төгсөн билээ. Бас нэг хамгийн эвгүй нь болохоор Юлиан хөөрхөн амтан бас сэтгэл зүйн маяг нь жоохон муу. Тэгээд одоо сэтгэлээр унсан байдлаасаа болоод бас тийм сэтгэл зүйн эмчтэн дэлгэнд орж байгаа бөгөөд одоо ээжийнх нь 8 наснд халдсан тэр Алексийг дахиж шүүхэд өгөх юм бэлдэж байгаа гэдэг хөөрхөн амтан тэр хандир цуглуулж байгаа сайт энэ төр хийсэн. Тэнцэн нь бол сүүлд орж харахад бол нэг 10,000 гаруй евро цугларсан байсан. За тэгээд Юлианаас гадна одоо Алекс нь одоо шоронгоосоо гарч ирчээд TikTok, YouTube, Instagram энэ амар их тийм видео, зураг хийж одоо өөрийнхөө хийсэн хэргийн талаар айгүй их юу гэмдэ реклам хийсэн гэх юм айгүй их тэр талаараа ярьсан бөгөөд тэр тал дээр бас ном бичсэн гэж айгүй их бас реклам хийсэн байлээ. Тэр талаар та нар айгүй их сайн мэдээл яг тэр алуучнаас мэдхийг хүсэж байвал одоо энэ линк дээр дараад миний номыг захиалж аваарай энэ төр гэсэн маягийн айгүй их хийсэн байлээ. Тэрнийг та нар одоо мэдхгүй TikTok дээр үзэж болж магадгүй л устгацсан юм уу мэдхгүйсэн дараа нь харж үзье. Бас нэг тийм видео TikTok дээр байх шиг байсан. Одоо Алекс яг ингээд Юлианд хандаж бас нэг юм хэлсэн. Би чамтай ингэж уулзах гэж аягүй их оролцсон. Чи ихтэй өрдөөсөө юу ч хариулаагүй юу ч холбоо барих хүсэл юу ч байхгүй юм шиг байна. Гэтэ би чамд одоо өрдөөсөө яг юу болсныг би чамд одоо ингэж өөдөөдөөсөө харж агаад ярьж хэлэх гэсэн юм аа гэх. Тэгээ бас тэр видеон дээр ерөнхийдөө бол ээж чинь алсан бол миний буруу биш. Ээж чинь одоо бит хоёр айгүй их тийм архиуцсан байсан бөгөөд хар тамхи хэрэгэлсэн байсан. Ээж чинь гэрээсээ гаргаж явуулах гэтэл нөгөө ээж чинь ерөөсөө яваагүй. Тэгээ хэрэлдэж байхдаа санамсаргүй одоо ээж чинь алдсан. Би бол баг сүлдээ хохирогчин гэсэн маягийн юм айгүй их тэр видеон дээр ярьсан нэг тийм нэг зөвүүн хогийн видео хийцэн байсан. Тэрнийг би хүртэл үзсэн. Тэгээд тэрнийг бас нэлээд олон хүмүүс үзчихэд аюу их дургуул байсан юм шиг байлаа. Бас нэг TikTok дээр нэг тийм видео оруулсан байсан. Одоо ерөнхийдөө бол ингээд сошиал медиагаас TikTok-оос, Instagram-аас, YouTube-ээс ерөнхийдөө бол одоо би нэг юм хийхэ боллоо гэсэн видео. Тэрэн дээрээ бас өөртөө зориулж хандвийн линк одоо оруулсан байсан. Тэгээд тэр линкэн дээр нь ердөөсөө бас 25 евро хандвилсан байна энэ төр гэж бас нэг жоохон дурамжхан маягийн юм ярьсан байлээ. Тэгээд тэр нь одоо ямар алуучинд ямар амт хандив өгөөд байх вэ одоо мэдгүй. Бараг тэр 25 евро хандвилсан ч гэсэн бараг их л байсан гэж миний бодол бол юм тийм л байна да. За тэгээд өнөөдрийн маань ярих хэрэг маань бол ингээд ер нь дууслаа. Та нарт таалагдсан байх гэж бодож байна. Одоо
мэдгүй Монголд одоо хүн амны хэрэгээр ял авсан бол одоо хэдэн жил авах байсан бол ер нь ингээд хүн алчаа дараа нь ингэж ийм амархан шоронгоос гараад жирийн амьдралаар амьдраад тэрнийхээ талаар бүр ингээд сошиал медиагаар ингээд яриад видео хийгээ явуулж болох болов мэдгүй. Та нар юу гэж бодож байна? Хүний амь насанд хүрчээ дараа нь 12 жил суучаад тэгээд зүгээр юу ч болоогүй юм шиг чөлөөтэй гарч ирээл байж байна. Тэгээд бас хамгийн амар зүйл нь болохоор одоо 2010 онд амиа алдсан Моника гэж нэг эмэгтэй байсан шүү дээ. Тэр эмэгтэй алуурчныг бол одоо хотол ямар ч тийм олж мэдээгүй. Гэтэ тэр нөгөө одоо тэр Алекс алсан байх магадлал нь бол нэлээд өндөр байсан. Гэтэ тэрнийг цагдаа нар шүүх ерөөсөө нотолч чадаагүй болохоор тэр Моникагийн хэрэг бол одоо болтол cold case гэж явд юм байлээ шүү. За тэгээ өнөөдрийн видеогоо ерөнхийдөө ингээд дуусгая. Тэгээд дараагийн видео хүртэл түр бай.